Сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр 10 дугаар сарын 28-ны Баасан гараг яг Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон байна. Энэ цаг мөчид юу болдог вэ гэхээр Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн ээлжид нэгэн тохирол үзэгч та бүхэнд айлар шууд хүрэхэд бэлэн болдог. Яг энэ цаг мөчид Icon Game болон үндэсний лотерейн Facebook хуудасаар үзэгч та бүхэндээ бид өнөөдрийнхөө тохирлыг явуулахад бэлэн болсон байна. За мэдээж миний хойно бол 5 автомат тоглоом байгаа. Эдгээр 5 тоглоомоос та сонгоод эсвэл бүгднийг нь тоглоод азтан болох бүрэн боломж таныг хүлээж байдаг. 4D 6D 642 гэсэн сонголтууд та бүхнийг хүлээж байгаа. Тэгэхээр тоглоом болгон маань дүрмтэй байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ би яг тоглоом эхлэхэд бол дүрмийг танилцуулна. Тэгэхээр та бүхэндээ бол нэг зүйлийг би сануулсан байнга хэлээд байгаа. Тохирол ер нь хэр бодтой явагддаг вэ, хэр шударга явагддаг вэ гэсэн асуултад бол бидний сошиалаар маш ихээр ирж байгаа. Тийм учраас та бүхэн хэрвээ хэр бодтой үнэн зөв явдгийг өөрийн нүдээр бас гэрч байж харахыг хүсэж байгаа бол туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн төв байран дээр хүрэлцэн ирэх боломжтой юм шүү. Ингээд давал Баасан гараг болгоны 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнд үндэсний лотерей шууд хүрдэгэ. Тийм учраас та бүхэн азтан болох боломжтой замун азтнуудыг давхар гэрчлэх боломжтой гэдэг юм. За ингээд уламжлалсараа бүгдээр хамтдаа 4D-гээс эхлэх болно. 4D танд 3 боломж өгдөг. 4D-ийн 1 2 3 дугаар зэргийн тоглолтуудыг та сонирхоод за санамсруугаар гарч ирсэн дөрвөн бөмбөлөг маань хэрхэн хэнийг одоо ямар тоонуудыг азтан болгохыг бүгдээр хамт харцгаая. Ингээд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжроос эхлэх болно. Шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Эдгээр бөмбөлгнөөс гарч ирэх санамсруугаар гарч ирэх дөрвөн бөмбөлөг бол үзэгч та бүхний яг дарааллынхаа дагуу таарч авах юм бол та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болгоороо онцлогтой. Өөрөөр хэлэх юм бол тэгээс 9 хүртэлх нэг оронтой цифрүүд бол 4 удаа давхцаад шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрладаг байгаа. Эндээс 4 бөмбөлөг гарч ирээд яг дарааллын дагуу таарч авах юм бол үзэгч та азтан болох боломжтой юм. За ингээд бүгдээр хамтдаа тоглолтоо эхлүүлцгээе. Ердөө 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та дөрвийг нь тааснаар азтан болох боломж таныг хүлээж байгаа. 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир дээр өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөх боломж таныг хүлээж байгаа юм. За ингээд эхний бөмбөлгний дугаар 4. Эхний бөмбөлгний дугаар 4. Эхний бөмбөлгний дугаар 4. Хоёр дахь бөмбөлгний дугаар 9 гэсэн бөмбөлөг багш шүү байна. За тийм байна. 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 9 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлгний дугаар 3 дахь бөмбөлгний дугаар 5. 3 дахь бөмбөлгний дугаар 5. 4 9 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 2. 4 дахь бөмбөлгний дугаар 2. 4 9 5 2. 4 9 5 2 гэсэн бөмбөлгнүүд 4D-ийн 3 дугаар зэргийн хонжир дээр гарч ирсэн байна. Энэхүү дөрвөн бөмбөлөг яг дарааллын дагуу хэрвээ таны бүгэлсэн тасалбартай таарч байгаа л та өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм аа. Боломжтойгоос гадна та ерөөхдөө азтан болсон гэсэн үг юм шүү. За үргэлжлүүлэн бүгдээрээ 4D-ийн 2 дугаар зэргийн хонжироо тоглох болно. За мөн шилэн хоргонд маань тэгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлгийг байрлуулсан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирсэн дөрвөн бөмбөлөг хэрвээ яг дарааллын дагуу таарч авал та өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авах боломжтой. 3 дугаар зэрэгээс 500 төгрөгөөр бас илүү боломжийг танд олгож байгаагаар онцлогтой юм аа. За ингээд 4D тоглож байгаа нийт үзэгчид манайш анхаарлаа хандуулаарай. Одоо л таны 2 дахь боломж явагдаж байгаа юм шүү. За ердөө 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд байгаа. Өөрөөр хэлбэл тэгээс 9 хүртэлх цифр бүхний нэг оронтой тооноо 4 удаа давхцнаар шилэн хоргонд маань яг одоо 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. За ингээд эхний бөмбөлгний дугаар тэг. Эхний бөмбөлгний дугаар тэг. Эхний бөмбөлгний дугаар тэг. Хоёр дахь бөмбөлөг гарч ирсэн. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг байна. За энэ 6-гийн тооныхоо доор 6-тай байгаа үзэгч маань 6-тай тал руугаа шариг маань ирвэж байгаа. За 3 дахь бөмбөлгний дугаар 3. 3 дахь бөмбөлгний дугаар 3. Тэг 9 3 гэсэн бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлгний дугаар 5. 4 дахь бөмбөлгний дугаар 5. Тэг 6 3 5. Давтаж хэлье. Тэг
6, 3, 5. Тэг 6 35 гэсэн яг энэ хүү дараалалаар хэрвээ үзэгч таны бүгэлсэн тасалбар таарч байгаа бол та өөрийн тавьсан базаага 1000 дахин өсгөж авч байна. Танд баяр хүргэе. За өргөжлөлн 4D тоглож байгаа үзэгчдийн маань сүүлийн боломж буюу 4D-ийн 1-р зэргийн хонжирын тохирлыг яг одоо үзэгч та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр шилэн хоргонд маань мөн яг адилхан тгээс ус хөрлөх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байгаа. Эдгээрээс гарч ирсэн 4 бөмбөлөг маань яг дарааллын дагуу таарч байвал та өөрийн тавьсан базаага 2000 дахин өсгөж авах боломжтой болж байгаа юм. За ингээд хамтдаа тохирлоо явуулцгаая. Өчигдөр ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирсэн 4 бөмбөлөг таныг базаага 500 1000 2000 дахин өсгөж авах боломжийг 4D та бүхэнд олгодгоор онцлогтой. Ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжирын эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 5. Эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 3. 5, 3 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн байна. Гурав дахь бөмбөлөгний дугаар мөн 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Яг одоогоор 5, 3 гэсэн бөмбөлгүүд гарч ирсэн байна. 5, 3 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Аз дагуулсан 4 дахь бөмбөлөгний дугаар 7. 4 дахь бөмбөлөгний дугаар 7. 5, 3, 7. Давтаж хэлье. 5, 3, 7 гэсэн эдгээр 4 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал та 4D-ийн 1-р зэргийн хонжир дээр өөрийн тавьсан базаага 2000 дахин өсгөж авч байгаа юм. Үзэгч танд баяр хүргэе. За одоо харин өргөжлөлөн бид дараагийн тоглолтоо явуулах болно. Дараагийн тоглолт маань бол 50 сая төгрөгийн хонжиртай 6D джекпот байгаа. За дөрмийн хувьд бол 4D-гээс бага зэргийн өөрчлөгдөн тгээс 9 хүртэлх цифрүүд маань 6 удаа давхцснаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эдгээр 60 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүйгээр гарч ирсэн 6 бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал та 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 6D-ийн маань нэг онцлог урдаасаа болон хойноосоо гэсэн дарааллаар та мөн хамгийн доод нь 1500 төгрөгийг хожих боломжтой байдгаараа 6D онцлогтой. За ингээд 6D тоглож байгаа үзэгчид маань нааш анхаарлаа хандуулаарай. Яг одоо тохирлоо явуулах гэж байна. Магадгүй энэ дагаа 60 ширхэг бөмбөлөгнөөс таны дуртай 6 та ямар ч хамаагүй 6 та дарааллынхаа дагуу таарад та 50 сая төгрөгийн азтан болох боломжтой юм. Та бүхэнд амжилт хүсье. 60 ширхэг бөмбөлөгнөөс 6 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадах юм бол 50 сая төгрөг хожих боломжтой. За харин 6D дээр хамгийн багадаа 1500 төгрөгийн урмын хонжирыг хожих боломжтой байдаг. Ингээд эхний бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6D-ийн эхний бөмбөлөгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлөг харцгаая. Хоёр дахь бөмбөлөгний дугаар мөн 5 гэсэн бөмбөлөг байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 55 гэсэн энэхүү хоёр бөмбөлгийг та дааж чадсан бол 1500 төгрөгийн эзэн болж байгаа. 55 гэсэн бөмбөлийг тааж чадсан бол 1500 төгрөгийн эзэн. За харин дараагийн бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 6. 5, 6 гэсэн эдгээр 3 бөмбөлгийг та яг урдлаас нь дараалал нь тааж чадсан бол 15000 төгрөгийн эзэн болж байгаа. Дөрөв дэх бөмбөлийг хамтдаа хай 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 4 дахь бөмбөлөгний дугаар 1. 5, 6, 1 гэсэн эдгээр 4 бөмбөлгийг та яг дарааллынхаа дагуу тааж чадах юм бол 150,000 төгрөгийн азтан болж байгаа. 150,000 төгрөг таны болж байгаа юм шүү. За ингээд 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 5 дахь бөмбөлөгний дугаар 3. 3 гэсэн эдгээр бөмбөлгийг та яг урд талаас нь дараалал нь тааж чадсан бол та сая 500,000 төгрөгийн эзэн болж байгаа. За ингээд 50 сая төгрөгийг тодруулах 6 дахь бөмбөлөг гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар 4. 6 дахь бөмбөлөгний дугаар 4. 5, 6, 1, 3, 4. 5,
1 3 4 гэсэн эдгээр 6 бөмбөлийг яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол та өөрийн 50 сая төгрөгийг ердөө хожих боломжтой болж байгаа. За харин тоглолтын дундор үзэгч та бүхэндээ тайлбарласан эхний 2 бөмбөлөг бол урмын хожир 1500 төгрөг байдаг гэсэн болвол за мөн яг уг дарааллаараа хойноосоо хэрвээ таны одоо тасалбар дээр таарч байгаа юм бол та мөн 1500-аас 50 сая төгрөгийг хожих боломжтой болж байгаа юм шүү үзэгчтэй. 6 дээр маань бол бас маш олон азтан тодорхойгоор онцгой байдаг юм а. Тэгэд үзэгч маань бол фэйсбүүкээр асууж исэн азтан тодорж гинэ за ялагч болсон юм байна уу гэд азнууд маань бол баяраа хуваалцахгүйгээр шууд ирээд хонжироо аваад байгаа. Тэгээд бас дараагийн дээр олон хонжирд азтан тодорхой юм бол та бүхэндээс шууд эфирээрээ бид уулзуулнаа. За ингээд 6-д тоглосон үзэгч та бүхэндээ баярлалаа. Өргөжлүүлэн 6:42-аар хамтдаа тоглоё. Та өөрт хамгийн ойрхон тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдаж аваад үндэсний лотерейн тохиролдоо оролцох боломжтой даваа савг баасан гаригуудын 17 цаг 30 минутанд бид тохирлыг бол шууд үзэгч та бүхэндээ хүргэдэг. За ингээд хамгийн өндөр хонжиртай 120 сая төгрөгийн хонжиртай 6:42 жекпотыг хамтдаа тоглох болно. Шилэн хоргонд 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг цифрыг байрлуулсан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифр ердөө нэг л байгаа. Эдгээр цифрнээс огтхонч дараал харгалзахгүйгээр санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлөгийг та тааж чадах юм бол 120 сая төгрөгийг хожиж байгаараа онцлогтой байт юм а. За ингээд хамтдаа 6:42 эхлүүлгээ. За мөн 6:42-д маань 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирдэг. Бонус бөмбөлөг маань бас хэдэн төгрөгийн аздан тодруулж байгааг үзэгч та бүхэнд тохирол дондороо тайлбарлал илүү ойлгомжтой байх болов уу гэж бодож байна. За ингээд манай үндэсний лотерейг анх удаага тоглож байгаа үзэгчд маань цааш тоглоё гэж бодож байгаа үзэгчд маань мөн байн гадсаа үздэг үзэгчд маань анхаарлаа нааш хандуулаарай. 42 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг дараалал огт харгалзахгүйгээр тааж чадвал та 120 сая төгрөгийн аздан болох боломжтой. Эхний бөмбөлгний дугаар 34 гэсэн бөмбөлөг гарч ирлээ. Эхний бөмбөлөг 34 таны бүгэлсэн тасалбар дотор 34 гэсэн бөмбөлөг хэрвээ байрлаж байгаа бол та аздан болох магадлал маш өндөр байгаа юм шүү. За дараагийн бөмбөлгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлгний дугаар 8. 34 8 гэсэн бөмбөлгөөд одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 20. 34 8 20 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. Эдгээр бөмбөлгнүүд дараалал харгалзахгүй тааруул та аздан болох боломж таныг хүлээж байгаа юм. За ингээд 4 дахь бөмбөлөгийн дугаар 23 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 23 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөг гарч ирсэн. 5 дахь бөмбөлөг 18 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгийн дугаар 18. 6 дахь бөмбөлөгийн дугаар 15. 6 дахь бөмбөлөгийн дугаар 15. Эдгээр 6 бөмбөлөг огт дараалал харгалзахгүйгээр гарч ирэх юм таарсан байвал үзэгчдээ 120 сая төгрөгийг хожих боломжтой. За одоо харин бонус бөмбөлөг маань гарч ирнэ. Бонус 7 дахь бөмбөлөгийн дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Бонус бөмбөлөгийн дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхлээд үзэгч та бүхэнд өнөөдрийн хонжирын үндсэн 6 бөмбөлөгний тоог танилцуулъя. 34 8 20 23 18 15 тавтаж хэлье. 34 8 20 23 18 15 гэсэн эдгээр 6 бөмбөлөг болол өнөөдрийн 6:42 тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг байгаа юм шүү. Эдгээр үндсэн 6 бөмбөлөг маань дараалал огт харгалзахгүйгээр таны бүгэлсэн тасалбар дээр таарч байвал та 120 сая төгрөгийг хожиж байгаа гэсэн үг. Харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар бол 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За хамгийн амархан нар буюу хамгийн өндөр хонжироор нь бонус бөмбөлгийг тайлбарлах юм бол эхний 5 бөмбөлөг за мөн бонус бөмбөлөгтэй нийлээд энэхүү 6 бөмбөлөг бас дараалал огт харгалзахгүйгээр таарж байгаа юм бол та 12 сая төгрөгийг хожих боломжтой юм а. За харин эхний үндсэн 4 бөмбөлөг за үндсэн 3 бөмбөлөг гэх зэрэгээр бонус бөмбөлөгтэйгээ таарж байгаа юм бол та хамгийн багадаа 10,000 төгрөг хожих боломжийг 6:42 танд олгодгоороо онцлогтой байдаг юм а. За ингээд өнөөдрийн 5 тохирлыг үзэгч та бүхэндээ шууд дамжуулан хүргэлээ. Тэгээд мэдээж өнөөдрийн тохирлоос олон азтан төрсөн байгаа болов гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та хараахан азтан болж чадаагүй бол даваа савг баасан гариг бүрийн 17 цаг 30 минутанд манай тохиолдолд шууд оролцох боломжтой. Гагцгүй та өөрт ойрхон тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан аваарай. За харин хэрвээ та аздан болсон бол 1500 төгрөгийн аздан болсон бол тасалбараа худалдаж авсан тэрхүү цэгээс 1500 төгрөгийнхаа хонжирыг авах боломжтой. За харин
Түүнээс дээш хонжуурыг хоцсон бол туул рестораны замын эсрэг талд байрлах үндэсний латрон төв байран дээр хүрэлцэн ирээд шагналаа аваарай. За ингээд хамтдаа эзэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ 7 хоногийн шинэхэн азнаар иргэн уулзлаа. Түр баярт 17 цаг 30 минутаас үзэгч та бүхэнтэйгээ уулзгалаа.